Гадуурчтай амар олон хоол иддэг хүмүүс гарсан л шүү дээ. Таарсан уу? Тэс нөгөө талаа нийгэм хэцүү байгааг шинж авахгүй бүгд өнгөө хоол идэх гэж хийдэж ш. Манай тийм байна. Одоо уг нь айтайхан залуу байсан. Тэгсэн хоол идээл яваад энэ заа. Өөр юм бэ? Өөр нөгөө цэнгүү. Тэгээ өөр тэр нэг найз залуу нэг өвөр Монгол юм уу хоол хийгээд идэг бас нэг эмэгтэй идээд яваад байлаа ш бас. Тэр эдгүнд идэх гарууд л шүү. Тийм үү? Арай их идэх. Мас байлаа шүү гэдэг. Чи одоо ихтэй нөгөө SMR-д орох уу? Юу? За янз л баг шүү. Дээрийн тухайд бол яг зүгээр тухайн үедээ бол шин содон ийм хүмүүсийн санал болгосон газруудаар ороод ийм байна тийм байна гэдэг эвгүй маягаар явдаг гэсэн. Тэгээ одоо манай хоолны бизнес аяг хэцүү болчихно. Та нар анзарч байгаа бол хуучин чи айгүй их гоанж маань янз бүрийн байдаг гэсэн. Одоо энэ нөгөө зарим нэг компаниудын хямдхан хоол моол амар эндэггүй байдаг болсон. Нөгөө төл чи дампуурж өгч өөр юм айгүй. За мэдхгүй тэгээ одоо энэ ихтэй юу юм байна? Бүр амар үлсэж жоохон мөнгөгүй авч ивэл бүр эдний ирээ манай цайг авч угаад. Эдний цайг нэ чиний цай. Бид тэрийг нөгөө юм бол чидгийг хийх юм уу гэж хүмүүс амар их асуудаг. Айгүй хэцүү ингээд одоо эн чинь ингээл гэрлийн хийдэг хүн, дууг нь хийдэг хүн, ингээ 2 3 камер маамер дагав. Тавуулаа зургуулаа. Хинч тэгж асуух чи бид. Юу жаам шиг гоё ярив. Юу базарх гад махаж яах чи. Хамаг ирж аваа ажиллаа. Тугайлтаа. Яг тийчгийг асуудаг шээ. Одоо чи юм яриа. Би бодлоо. Яг гой томорхож ийсэн чи. Хүний томорх. Ер нь л асуудаг юм яагаад хийхгүй байгаа юу гэхэд. Одоо энийг оруулах гэдэг юм уу тэгээд. Яг хиндэг засаадаг шээ. Тэгээ таа бүхэн үрээд ир үз. Тэгээ гоё хоолтой байна уу? Мяа хоолтой бол энэ хүнтэй хариуцлага тоо. Мяа хоолтой бол битий. Тий, битий, дахиад битий. Тэрийг бол стандарт юм байна. Тэгээд сайн хоолтой бол харин яг энэ контентыг үзээд ирээд хамсаад сайн хоолтой байвал бас гоё дахиад дараагийнхаа нэг хүнд хэлээд энднийх энэ дажгүй байлаа шүү гэж таалагдсан хоол. 30 гаруй нэр төрлийн хоол, зуур, салаад гарч байгаа учраас бас нэг юм салаад мал гүзэн мүзэн юм байна. Тийм биш. Гүзэний салааднаас гадна надад юм таалагдаад байгаа нэг салаад янзаг гэх салаад байна. Янзгаа. За. Яагаад янзаг гэж нэрлсэн гэж бодож байна? Янзаг бичээ ордог болохоор. Бичээтэй салаад юм уу? Тийм, тэр нөгөө нэг Цэзар салаад чинь ингээд нэг юм байцаанд сухаарууд идэг штэ. Тэрнийх нь оронд янзгыг ингээд илдээд ингээд нунтаглаад ингээд тэгээд дахиад юм янзгаа хуглаад тэр сухаар шиг нэг амар сонирхолтой. Салаад нь сахартай бичээ хийчихлээ ч одоо яаж сахаргүй юм бэлээ. Янзаг уу? Яг санжин нь бид нэг хэв гаргаж мэрдэг байсан 100-ийн бичээ. Тийм, 100-ийн бичээний чинь тэр чин хийж байна. Одоо ингээд 100-ийн бичээ гэхлээр энэ залуу хүмүүс жинзгийнхэн ч орж ойлгох. Балиар хөгшин улсуудын иддэг газар байна болио л. Гөө. Гэтэ гоё Монгол бол ч өөрөө бас Монгол хүндээ айгүй зөгцөөд байгаа байхгүй юу? Бүрж шарсан сархиныг гэдэг хоол байна минь энэ дээр. Тэр бол бүр тасархай. Сархинч одоо хүний хоол боловсруулах хэрэгтэй. Одоо ингээ 30 гаруй хоолтой бол одоо би 30 гаруй дугаард оролцсон гэсэн үг. Тэгээс тээ. Тэгээд өнгөө хоол идээд цаг зэвүү. Чи дөнгөж энэ гадар зөндөө хоол иддэг хүмүүс өнгөө идээд яваад байна. Чи ч гэсэн бас тэгээ идээд. Нэг өдрийнхэн ч гэсэн хоолны мөнгө. Бүтэн сарын турш эднийгээр хооллох юм байна л да. Тэгээд хаа мөнгө шиг бол өнкрүүлээд гарга. Гэт дэмий ярьж сууж байхаар хаяг хаана вэ гэвэл нэгдүгээр сургуулийн замын эсрэг талд байж байгаа Bit Financial Center. Bit Financial Center. За. Тэрний фэнийг давах. За. Доошо буугаад ирэхээр lab нэг гэдээ байж байгаа. Яв ягаан өнгөтэй. Тий, манай comedy lab энд тайзсан. Одоо тэгээд эндээс хаашааж явахгүй үнэхээр амлаа. 5 жил орох оронгүй тэнмэл хөөхтүүд. Чи зөв орох газар болгонд л амлдаг ч тийм ер нь. Гэхдээ тэгээд гол нь нөгөө газраас ч амлалтаа биелүүлэхгүй тийм биз дээ. Ямар сайн даа тэр хөрөнгө оруулагч нар нь хоорондоо зодтолдох юм. Зарим нь маа захирлын найзын төрс өдөр болно гэж тоглож цуцлах юм. Бас л зовлон үзлээ шүү дээ. Нүдийг ухахгүй байсан бол. За энэ чи юу юм бэ? Төмпөш анага манахтай юм. Хуухтай орхог. Уурна гараад. Ой! Байж гараа ой. Тэгч. Тэсэр дэлбэрхгүй. Шиппай. Яг нь болохоор хуухгүй орох. Хуухгүй орхог. Хоёр юм уу? Чи солиод өгчихье. Хуухтай эрдэнэ хуухтай орхог. Хуухгүй эрдэнэ хуухгүй орхог. Яг дээгүүрээ юу ямар хуу байл гэдгээс хамаатай. Энэ бол хуух болныг алга.
Fantastisch. Юу гэнэ? Ямар дэшээ? Fantastisch. Ой за. Das ist fantastisch. За идэхүүтэй. За энэ гол нь шүү дээ. Хараа. Та нар ингэ төсөөлж байна одоо Улаанбаатар хотын төвд Сүхбаатар дүүрэн Яасан бүр муулцсан шүү. Сүхбаатар дүүрэн дугаар хороонд ийш тийшээ гадаа гарч галуу шуун нэмшээ нөгөө хөдөө гадаа гарч халуунчуудаа атгахгүй. Одоо ерөөсөө хий хуутайгаа төмпөн савтайгаа 40 битаны жижигрүүлсэн хувилбар ирж халуунчулуу. Чулуу атгах шүү дээ. Хотоос гарыг халуунчулуу атгыг. 3 4 5 том юм болов бай. За надад л нэг нуруу гарч ирж байна. Хоёр дахь чулуу. Хөөе шүрийн үү? Манжин, гой Шүрийн халбаа гахта. сонгон, сэр. Оо. Мөгөөхөө. Чи шүлгүмж уус зөөлхөн мэдгүй байхгүй шүү. За энийг уугаад одоо зүрх сүлцний өвчнөр явна штэ минь өгшөө. Андаа нэг гачаа юм шүү. Зайлууч. Дөрж. Тэгтээ энэ Энэ бас яг ер нь хорхогных юм шүү. Зориулт юм шүү энэ хараа. Хуухтай. Болж байна. Айгүй өшөлтөө ирд юм ба шүү. Ингээд одоо хөөргөн тоогоомаа. Энийг зүгээр гэртээ нэгийг авчул яасан бэ шүү. Ингээд хоёр хүний порт али. Нөгөө менюн дээр хар. Хорхог хэд гэж байна. Хуухтай хорхог 65800 төгрөг. Хоёр хүний порт. Тийм баха энэ арайч бас нэггүй ингэж хийдэггүй. 65,000 ч одоо хоёр хүн хүний хийдэг гэсэн үг юм. 27500. Биш 32500. Математик муу ш. Дандаа нэг их 80 сүүлийн үед дандаа их 80 тэрбум гэсэн тоо сонссоор байгаа. Эзээр байгаа даа. 65000 сууж тоолц. Энэ хоохон зэрдэг байна. Энэ сонирхолтой юм. Тэгээ энэ юу гэж аа? Монгол саалса. Яаж юм гэхээр ингэж юм. Помидорыг аваад өөрийн буцалж хальслаад хальсыг авангуутлаа блендер дээр дотор нь одоо кориандр нөгөө яншуу бүх юм хийгээд энэ Табаско хийсэн юм уу, срача хийсэн юм уу? За мэдэхгүй байна. Жамста юу вэ? Срача л юм шиг шүү дээ. Табаско хийхгүй хаа, срача хаа. За, cheers. За. За нэг чи миний энэ самсуу энэ хараа. Хуухгүй хорхог нь нэг нуруу. За хуухтай гэхлээр ерөнхийдөө бол махыг пайлна гэж байгаа шүү дээ. Тий. Бүх гадна талынх нь арьстай л одоо энэ өшт дээр энэ ч өөрөө ийм гой үнэр гаргаад байгаа. Нэг асарха. Би энд махын тоолоо хийчихэл гэж. 5 дотор 5 юм мах ус. 5 шиг мах байна. Энэ бол гэхдээ бүр гоё юм байна хараа. Яг сэр. Хайгоогоо зөөлөх махнаас гарч ирд юм. За янз юм байдаг юм байна. Чи гэдэг энэ хоолноос урд нь идчихсэн үү? Үгүй шүү дээ. Би ч нөгөө тайзан хариуцсан тайзны хүн учраас. Тэгээ гол нөгөө дэглэн бариад байгаа. Махгүй өстө манай ажлын далийг өгч байгаа чи тэгээд махгүй өдөр манай шагналаа яаж хоолоор авах юм уу? Цалингаа юу? Тий цалингаа. Цалингаа бартер ирж хоол идэх. За тэгээд. Энэ одоо хэдэн минут болсон бэ? Захаалаад нэг 20-25 минут. Бас нэг сонирхолтой юм ингэдэм байна. Нэг онцлогоо ярих хэлээ. Барилгын Б1 давхар болохоор газ хэрэглэхээ хоригддэм байна. за Дүнжин гарын дэлбэрэлтээс болоод нэг давхраас доошоо Б1 давхар газ хэрэглэхээ болчихсон юм байна. тэгэхээр барилгын Б1 давхар тавьхлаа газ яадаг юм. Газ дэлбэрүүд энэ байшин тэр жигээрээ нурна гэж үзэж байхгүй. Нэг давхарт байх, хоёр давхарт газ хэрэглэх ямар ялгаатай. Ялгаатай. За Тийм Монгол улсын тэр онцгой байдлын газ төмрийн тухай дүрм хуульж тэгээ газд бол газ дээрээс шатаад доошоо болж явж болдгоо юм. бүүмэд. За тэгэнгүүт энд ерөөсөө дан тогоороо гэж. Газтай бүр хурдан болох гэдэг юм. Уу яг газтай бол тэр газ ч өөр юм шугам могом гэл ингээл яваад нүсэр юм болдго юм байна л да. Тэгэнгүүт болоод одоо зөвхөн тогоо шийдээ гэсэн чинь энэ нөгөө нэг төрөний тогтчулсан галтгоо манай чиглэлийн тогтуулсан галтгоо юм индукцэн билетик гэж байна заа. За Тэр индукцэн билетикэн дээр ингээд тавихаар хөнгөнээд яг нэг асуудалгүй ч яг тэр индукцэн билетикэн зориултын ийм ширмийг л тавих хэрэгтэй. Цэвэр ган. за Тэрийг тавингууд өөрөө ингээд мэдрээд соронзлогддог юм уу? Соронзонгоор халаад юм уу? тэрэн дээрээ л хална. 1 литр усыг 45 секунд буслаж ирээ. Бүр Тэнгууд одоо энэ тогоо яг энэ үгээрээ тэр индукцэн билетэн дээр шууд буцлаад
Хий хуутайгаа ингээ гаргаж. Харин би бас яг тийм асуух гэж байна. Одоо ийш хөдөө гадаа яваад янз янзын болгоод хорхог гэл удаан ирдгүү штэ. Тэнгүүд энэ бол ингээд сая орж ирэхэд гэл мөлөө тавиал аюу хордон болчихж байгаа байхгүй. Яг хахад Хотын төвд яг бүр ингээ сөүлийн гудамж нэгдүгээр сургуульд ингээ халуунжуулаа атгаад сайхан зөөлөн хоны. одоо яг 12 гэж ордог, цайнд ордог хүн бол 11:30-гээ залгаал. Нэг хорхог авна шүү. Тэ. Мөнгө өгөөл. Гэхдээ захиалч мөрч магадгүй шүү дээ Монголд. Манайхаа чи үгүй шүү дээ газ ирнэ. Орж ирэл идэхэд цааны цагаараа хорхог хоёулаа хуваагаад идэх өрөн боломж юм. Наад чи хараа чи энэний шүлийг хараа. Ямар тасмас алга. Наа чи нөгөө хадамтлын арьс байгаад арьсан дээр өөх байгаа болохоор энэ болохоор өөх байхгүй хуухгүй зүгээр. Энэ снаа. Наад чи нэг амстай. Алиуш. Балер хошгоор уучлаа. Өөр юм байна уу? Маа. Ни балер хошгоор уусан юмар хийх гэдэг юм. Одоо баг үнсэлдсэн юм Балер болоо. нь хийчих. За үнсэлж үзээгүй шүү дээ одоо. За амстай. За энэ бол зөөлөх юм байна уу? Тийм оос. Тийм ээ. Нөгөө шүлийн нууд л тийм. За тэгээд галтгооны бас нэг юм нь дан манай тогоочийн ерөөсөө нэг өөрийнх нь хувь хүний бодол гэх юм уу, үзэл гэх юм уу, баримтлал гэх юм уу. Дандаа дотоодын бүтээгт ашигладаг. Хай. Амтлагч байхгүй юу? Амтлагч байхгүй. Давс байлаа гэхэд Монгол давс, нуурын давс. Бүх одоо энэ гурилыг Монгол ингээд бүх юмыг л ерөөсөө Монгол. Яг орхогны чулуу. Гонч гэсэн юм л. Энэ л надад таалагддаг. Энэ сте зэрлэг. Улаан манжигийн шүүсэн дарсан сонгил үнийг гэртээ. Улаан манжин гэхдээ хүн дээрс аягүй сайн гэж байна. Амар сайн. Би өргөний зэн. Амар сайн. Зүгээр ингээ ууж явах хэрэгтэй гэж бэлэн дэрдэг. Бүрр гэх. Манай тим зууш гарч байна. Viagra гэдэг нэртэй. Гусэл та. Үгүй. Аим жижиг аяган тэгээ бэлэн дэрчсэн. Чи удаа дараачихаа нэвтрүүлгийн оруулж ирэх янз бүрийн юмнуудаа яриад л ингэ. Next episode. Авалж байна. Viagra гэж. Энэ одоо бүр дүф гэж үсэрсэн Хагалсан байна. Гэтэ гоё гоос дээ. Ингээд халуун чулуу атгаад хотын төвний байж байгаа. Үхрийн мах хоньны мах ч одоо гэдэг. Үхрийн ч болоо 35 та. 26 7-той байдаг шүү бүр. Яа. Яхва тэгээд орж ирээд амсаад үзтээ. Надад бол илүү амтаараа бол хуйхнагтай нь гоё юм байна. Амт махныхын амтны хувьд бол шөл нь бол арай хурц үйд юм байна. Өөх тос жоохон тааруу. Хэдэн дөрлийн орхол гарч байгаа. Ингээд хоёр хуухтай хуухгүйгээд хоёр гарч байгаа. Тэнгүүд яг өөх тосныхан бардггүй ч юм уу те нөгөө хурцхан иддэг жоохон чангахан шүл устаа гэвэл хуухтайг нь сонгоод хуухгүй орохыг бол зүгээр бүсгүүчүүд ялангуяа сонгоод идэхэд бол айгуу гоё юм тунгалаг шүл гарч байна. Энэ бол ингээ ядаргаа тайлна. Мэдээж чи өөрөө бол битүү гэдэг учраас бүх шим сүүсэн дотроо хадгалагдаад үлдэж байгаа. Тэгээд сайхан голын чулуугаар Хавар нэг жоохон ядраал ингээл нэг юм. ер нь л шүл устаа хоол гэдэг. За тэгвэл дараагийн дугаар шүл хийх үү? Гой шүл уух уу? Үнгүү л хоол. Алын ихсэн шүл уух. Манай офс 4 замд эндээс алхаж хүрчээд үнгүү хоол хийх заахан. Тэгээ за нэг аяга хэлж байна. Нэгдүгээр сургуулийн урталд Bid Financial Center гэдгийн Б1 давхар тийм Чернелиага өнгөтэй лаб нэг хар бичгтэй жижигхэн дөрвөлжин түүц шиг юм байгаа. Тэр бол түүц биш юу? Тэр бол бидний 80 хүний суудалтай Comedy Lab клубын цоо шин тайз. Цоо шин байр. Цоо шин клуб. Цоо шин vibe. За тэнд ийм гой Монгол хоол гарч байна. Яас нус суугаа явж шүү бүр. А тэгээ бид хоёр хамт байгаарай. Дараагийн дугаараар уулзсан.